Сайн уу та бүхэндээ болормоо коучтэйгөө хийж байгаа ээлж подкастаараа уулзж байгаадаа баяртай байна. За өнөөдрийн подкастаараа бит хоёр соматик эдгэрэл гэдэг маш чухал бас Монголд одоо шинэлэг энэ ойлголтын тухай ярих болноо. За тэгэхээр та магадгүй те хувь хүнийхээ хөгжилтөд бас нэлээ их анхаарал хандуулад өөрийнхөө дотоод ертөнц рүү бас их аяллыг хийгээд тийм ээ яг өөрийнхөө дотор байгаад тэр жинхэнэ бие гэдгээ олж нээх гээд ингээд маш олон аяллуудыг хийгээд суралцаад явж байгаа. Тэгвэл сүүлийн үед хүмүүс маань бол яг дотооддоо нэг л хоосон байгаад байна. Хичнээн сураад байгаа ч гэсэн яг ухаарл аваад байгаа хэрнээ нэг л тийм яг хайгаад байгаа зүйлээ олохгүй байна гэдэг зүйлс бас их ярьж байна. Тэгэхээр та бас яг энэ одоо мэдрэмжтэй адилхан мэдрэмжийг авч байгаа бол подкастаа дуустал нь сонсоорой гэж бас таныг урьж байна. За тэгээд боломоо коуч сайн уу? Энэ цаг мөчийн мэндийг хүргэе. За сайн байна уу? Баярлалаа. Ярьцлага авч байгаад үнэхээр их баярлалаа. Цагаа зориулж агаад. Тэгэхээр соматик эдгэрэл бол дийлэн хүмүүс цоошин ойлголт байж магадгүй. Тэгэхээр энэ сэдвээр дэлгэрүүлээд ярилцж байгаадаа баяртай байна уу? За сэдв рүүгээ орохоос өмнө бас хоёлаа ойрын үед манай болроо коуч маань юун дээр илүү бас одоо анхаарал төвлөрсөн явж байна тийм ээ. Ойрын үед одоо сонь сайхан юу вэ гэдгээс нас яриагаа эхлэмээр санагдлаа. За энэ жил чинь нэлээд өөрчлөлттэй жил байна. Сая он гарснаас хойш эдгэрлийн тойргийн хөтөч нар гэж бэлтгэж эхэлсэн байгаа. Энэ маань өөрийнхөө үйлчлэгээгээ community тийм ээ жинхэнэ ийм арвтын системээр буюу жижиг багуудаар дамжуулж хүргэх зорилготой. Ингэснээр хүмүүс тийм хүлээн зөвшөөрөгдсөн, ойлгогдсон сэтгэл зүйн аюулгүй орчин бүхий тэр хамт олонд хөгжих боломжийг бий болгох зорилготой. Тэгэхээр эхний том ажил бол одоо эдгэрлийн хөтөч нараа мэрэгжлийн төвшөнд бэлтгэхтэр нэлээд өвчин чармаалтай явж байна. За маш чухал нэг зүйлийн нэг өөрчлөлтийн нэг болохоор одоо шинээр гарч ирж байгаа туулах чадваргийн хөтөлбөр. Тэгэхээр туулах чадвар хөтөлбөрийн бэлтгэл танилцуулга дээр бас явж байна. Тэгээд эдгэрлийн урсгалаа нээх бас маш гоё үн төлбөргүй одоо энийг эхлүүлээд сургалт хөтөлбөрүүдээ бас тэнд оруулаад явж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол бас маш олон тэр хүмүүсийн тэр хайж байгаа зүйлсийг бас өгж байгаа тийм гоё зүйл болж байгаад бас оролцогчдийнхоо өмнөөс баярлаа гэж хэлмээр байна. За тэгвэл одоо эдгэрлийн хүччүүдээ бэлдээд туулах чадвар хөтөлбөрөөр гарах гад ингээд маш завгүй байгаа юм. Тэгээд сонсоход бас таатай байна. За хоёлаа тэгвэл өмнө нь дурдсан соматик эдгэрэл гэж сэдв рүүгээ орё. За соматик эдгэрэл гэд ингээд сонсохоор за эдгэрэл гэдэг үг бол харьцангуй бас хүмүүсийн хувьд арай нэг чихэнд нь ойрхон байгаах гэж бодож байна. Тэгэхээр миний хувьд бол соматик эдгэрэл гэд соматик гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ? Та бас яаж явж байгаад яг энэ эдгэрэлтэй соматик эдгэрэлтэй одоо учир ба тийм ээ? Эндээсээ хоёлаа гоё эхлээд яриа. За маш сайхан асуулт байна. Соматик гэдгийг сома гэдгийг бие гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр биеэр дамжуулан эдгэрэл хийх, бие дээр эдгэрэл хийх гэсэн утгатай. Ерөнхийдөө бие маань тархинда 1 секундэд 11 тэрлэн мэдээлэл илгээдэг гэж. Тийм. Ерөнхийдөө тийм тарих 1 секундэд 11 тэрлэн мэдээлэл боловсруулж яадаг. Тэрний 80% нь биеэс очдог. Тийм ээ. Тэгээд ихэнх эдгэрлийн аялал бол ингээд толгооноос буюу бодлоос итгэл үнэмшлээс доошо бууж ирдэг. Би ийм оюун санаатай юм байна, ийм итгэл үнэмшилтэй юм байна, ийм ертөнцийг үзэх үзэлтэй юм байна. Тэгэхээр энийгээ өөрчилчих юм бол би болох юм байна гэдэг. Тэгэхээр хүн барын миний бодлоор эдгэрлийн аялал тэндээс эхэлдэг гэж бодож байгаа. Миний аялал ч гэсэн тийм байсан. Анх коучинг хийж эхлээл дээ. Яг одоо цагтаа арай энэ төр чинь төлөвлөгөөтэй ийм зан дадлын өөрчлөлтөй ингэж ажиллах хэрэгтэй байна гэж явж агаад тэгээ монголчуудад үйлчлэгээ үзүүлээд тэгсэн чинь ихэнх хүн одоо цагтаа ажиллах сонирхол байхгүй. Өнгөрсөнд ямар нэг юм болоод тухайн нөхцөл байдал дээрээ л эргэлдээл тэндээ гацаал тэрнийхээ тухай л яриад тэрийг л учрыг олмоор байна гэсэн сонирхолтой хүмүүс их байсан. Тэгээд тэр утгаараа илүү их монгол хүмүүстэй илүү хурц ажиллах, үр дүндээ байхын тулд нэмэлт сэтгэл зүйн аргуудад суралцаж эхэлсэн байгаа. Тэрний нэг нь бол одоо гипноз гэдэг сэтгэл зүйн байлаа. За энэ бол жинхэнэ утгаараа итгэл үнэмшилтэй ажилдаг тий. Чи баг байхдаа ямар итгэл үнэмшил бий болгосон тэрий чинь ингээд өөрчлөөд ингээд ажиллая гэд. Тэгээ тэр маань тодорхой хэмжээний үр дүн өгжсэн ч буцаал хүмүүс яг бодит амьдрал дээрээ бодит өөрчлөлт гаргах дээрээ асуудалтай байгаа гэсэн.
Хэдийгээр аюу том ихтгэл өмшил ухаарал аваад, ухамсар аваад нэрийн ийм андуу ихтгэл өмштэй юм байна шүү гээл ухаарал явж байгаач өдөр тутмын амьдрал дээрээ нөгөө гацсан хэвээрээ нэг л хөдөлгөөх хэвээрээ нэг л ихтгэлгүй хэвээрээ байгаад байсан учраас trauma гэдэг утгын руу илүү их гүнзгийр суралцаад тэр дундаа trauma эдгэрэл тал дээрээ бол одоо somatic experience-ийн Питер Левинигийн доктор Питер Левинигийн гаргасан somatic experience бол trauma эдгэрэл тал дээрээ маш зөвлөхөн дээрээс нь үнэхээр үр дүнтэй арга байдаг. Тэгээд somatic эдгэрэл рүү орсон байгаа. Ерөөсөө somatic эдгэрэл гэдэг маань бидээр ерөөсөө энэ альва одоо сэтгэл хөдлөлч бай би ингээд бидний дотор өрнөж байгаа үйл явдал чинь ганцхан бодлын төвшөнд оюун ухааны төвшөнд явдаг юм байна. Цаа талд нь 80% ингээд биед нь ингээд мэдээлэл байж байдаг. Тэрийг тэрэн дээр байгаа гацаа, тэрэн дээр байгаа төгжээ, тэрэн дээр байгаа одоо алдаатай дасан зохицлууд тийм ээ лиг суллаад гацааг нь суллаад зөв голдролд нь оруулаад одоо өөрийнх нь хэмнэлийг ингээд байгалийн хэмнэл нийцүүлээд оглоод өчгөх юм л хүн угаасаа урсгалаараа өөрийнхөө тэр creative energy те бүтээлч энерги амин эрчимдээ хөтлөгдөөд угаас урагшаа яваад учраа олцдог. Тийм. Тэр утгаараа somatic эдгэрэл рүү орсон доо. Тэгэхээр одоо бид нэр сүүлийн үед одоо нэлийн ихтгэл үнэмшилтэйгээ ажиллаад одоо миний хувьд ч гэсэн ер нь 2017 оноос эхлээд яг энэ эдгэрлийн аялал эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь яг өнгөрснөө дурсаж санаад одоо яг нэг ийм гэр бүлийн дасгал ажил тийм хамгийн жаргалтай байсан үе чи юу байсан бэ гээл тэр дасгалыг ажиллаж явах үед нэг ийм айгүй өөр мэдрэмж мэдрээд тэрнээс эхлээд яг миний одоо аялал гэх юм уу да тэгээ эдгэрлийн аялал маань ихэлсэн юм байна штэ гэдгээ сая ойлголоо. Тэгээ тэр үедээ дандаа нэрээ ямар нэг өөр юм байгаад байна гэдэг мэдрэмжийг авангуудаа итгэл үнэмшилтэйгээ ажиллах хэрэгтэй байна гэж өнгөрсөн рүүгээ эргэж очивол өнгөрсөнд би яг хаанаас ирсэн би ямар амьдралыг туулж ирсэн гэл өнгөрснөө айгүй их сүүлийн жилүүдэд ухаж ингэж харсан байгаа даахгүй. Тэгсэн хэрнээ над дээр бас яг над одоо саяны ярьдаг мэдрэмж одоо хүртэл байгаад байдаг. Нэг л дутууч юм шиг нэг юм төгшүүртэй юм шиг айцтай юм шиг мэдрэмж стил ингээд байсаар байгаад байдаг байхгүй юу. Тэгэхээр миний хувьд бол яг нөгөө 20%-ийнхаа буюу оюун санаанаас яг эдгэрлийн аяллаа эхэлсэн нь айгүй зөв. Одоо яг энэ somatic эдгэрлийн аргаар бас одоо ажиллаад үзэх юм бол нөгөө 80% их яг бие дээрх тэр эдгэрлээ хийн гэсэн үг юм байна шүү дээ тий. Зөв. Тийм яг үнэ. Итгэл үнэмшил ерөнхийдөө somatic эдгэрлэр болохоор эхлээд trauma бидээр бий болдог тийм ээ. Бидний амьдрал тохиолдсон үйл явдлууд биднийг гацаанд оруулж эсвэл trauma сэтгэлийн гэмтэл авчирдаггүй. Харин тэр үйл явдал тохиож байх үед нэн сэтгэлтэй нэгний оршихуй дутснаас дэмжлэг дутснаас болж trauma бидээр гацаа болж одоо энергийн гацаа болж энэ дээр тогтдог гэж үздэг. Тэгээд тэнд ингээ гацаа байгаад байна. Оюун санаагаараа магадгүй энэ бодлуудаа өөрчлөгээ тэр нь ингээд тохирж байгаа боловч тэг цаа талын гацаа гараагүй байгаад байгаа учраас бидээр чангарал байгаа хэвээрээ зүрхний цохилт одоочлол маш хүчтэй хурдан цохилдог хэвээрээ эрүүний чангарал хэвээрээ нүд маш их хурдан цохилдог одоо завчдаг хэвээрээ те одоо миний хувьд бол маш их нүд хурдан цохилдог завчдаг байгаа. Тэгээд гидсэн чангарсан хэвээрээ амьсгалан төгжигдсэн хэвээрээ байгаад. Тэгэхээр somatic эдгэрэл болохоор бидээр тогтцсон байгаа энэ стрессийн одоо тэр тухайн мөчөд айцын энерги зочрлууд орж ирэх үед тогтцсон байгаа тэр хэмнэл ритмүүдийг сулалж чөлөөлөөд байгалийн альфа байгалийн хэмнэл ритм рүү сулаж өөрчлөлт өгөхийг хэлж байгаа. Тэгээд үнэхээр нөгөө биетэйгээ ажиллаад 20% зах бодол итгэл үнэмшлээ ингээд өөрчлөөд би ийм байх хэрэгтэй гэд ойлгоод байгаа хэрнээ чадахгүй байгаа хүмүүс доошоо буугаад яг тухайн мөчөд биеийнхаа дотор байгаа хүртхүү мэдээллүүдийг чөлөөлөөд суллаад тэрийг удирдаад гаргаад ингээд сурчглаар маш гоё эрхчлөө тэгээ сэтгэл дүүрэн байдал мэдрэгддэг. Яагаад хүнд ихэнхдээ нэг сэтгэл дундуур байгаа хоосон байгаа даа гэхлээр хөөхий энэ биеийг орхидуулчаад тий үргэлж оюун санаа бие арчиж идэг буюу
Юундаа маягалсан, юундаа гоншигнаад байгаа юм, юундаа нэлхраад байгаа юм, юу ч болоогүй ахт чинь эсвэл чи одоо яагаад сандраад байгаа юм, сандарч болохгүй шүү гэл ингээл бие бариад байдаг тий. Тэр болгонд ийм бие барьсан, чангарсан өөрийн эрхээр зөнгөөрөө биш мэдрэмжүүд төрдөг. Тэ. Тэгээд тэр зөнгөөрөө биш байгаал бие бараал чангалал ингээд яваад тахлаар нэг л дутуу, нэг л хоосон, нэг л юм болохгүй байна гэл. Самадаг эдгэрлийн аргаар баг зэрэг нэг жоох юм оруулаад ирэнгүүт гэл амьсгал сулраал, бие сулраал, бочин шүмс сулраал, хөлс чихраал, цусны эргэлт удаашраал, үндсэн эргэтнэлгөө очоол гэл таашраал ирнэ. Тэр үед нэх гой сэтгэл дүүрэн мэдрэмж төрж байгаа тий. Эндээс дүүрэн байдал төрнө тий. Тэгэхээр бид нар бол ямар нэгэн байдлаар даван туулах процессын хувьд бие чангалаад бариад өөрийн зөнгөөр ирэхээр биш байгаа сурцсан. Тэгэхээр самадаг эдгэрэл одоо энэ бол таны ингээд амьд үлдэхт чинь тусалсан. Айм гарах чинь тусалсан мөн үү? Альваг даван туулахт чинь тусалсан. Бусдад хүлээмжшөөрөхөд тусалсан. Гэхдээ одоо энэ бидээр тогтцсон байгаа хэв дарцсууд, амьсгалын хэмнэл, харцны байдал, ингэж байгаа энэ байдлууд чинь одоо таныг жаргалтай өөрийн зөнгөөрөө сэтгэл дүүрэн оршиход саад болоод байна. Тэгэхээр энийг л буцааж олж авъя. Аз жаргал ихэнх одоо хүмүүс эдгэрлийн аялал хийгээд удцсан байгаа хүмүүс мэдж байгаа штэ. Аз жаргал гадны нөхцөл байдлаас ирдэг юм байна. Миний дотор бай, таны дотор байгаа юм байна. Тэгээд тэр нь яг юу юм бэ гэдгийг дээр л одоо хариулт нэхэд байгаа мөн үү. Тэгэхээр энэ самадаг эдгэрлийн арга зөв бол энэ юм аа. Амьсгалчин чангарлаа, сандарлаа, та анзаарлаа. Өөртөө зөөлөн дэмжлэг үзүүлээ, буулгалаа. Гараа ингэр дээрээ тавилаа. Амьсгалаа бууж ирэхээ зөвшөөрлөө. Суудлаа анзаарлаа, зүрхний цогтолтоо мэдэрлээ. Хамт байлаа. Хэрв анзаарвал би маань өөрөөрөө гэд амьсгал авч байгаа. Энд гүйцэлд ирж байгаа. Энд чангарсан байсан юмаа би суллаад, бие минь таатгараад, байгалийн хэмнэлээрээ амьсгаллаа. Сулрлаа. Тэгээд энд нэх гой болцсон. Дүүрэн мэдрэмж төрж байгаа. Энэ бол жинхэнэ аз жаргал, баялаг байдал. Энэ аз жаргал, баялаг байдал, дүүрэн байдлаас л гадагшаа бид нар манифест хийж дүүрэн амьдралыг бүтээнэ. Энд стрессийн төлөвтэй ийм байгаа хэрнээ би 1000 манифест хийгээд интеншн хийгээд ийм сайхан амьдралыг бүтээмээр байна, ингэмээр байна, тэгмээр байна гэд нэмэр байхгүй болчих жоох. Яг гэвэл нөгөө амьдралын сайн сайхныг хүлээж авдаг сав чинь хаагдаад, чангараад, жижигхэн болоод гаццсан. Гээ бие суллаа. Тухайн мөчөд буулгалаа. Орчноо анзаарлаа. Нэх гоё. Талархал дүүрэн мэдрэмж төрлөө тий. Тэгэд одоо би юу хиймээр байгаа юм? Миний зорилго юу юм? Тэ надад юу хэрэгтэй вэ гэдгээ ингээд ухамсартайгаар бодож эхэлнэ. Энээс өмнө болохоор яг хөөхлөр ихэнхдээ хүмүүс намайг хайрлахгүй ах юм. Намайг л над руу л ширүү хандаад ах юм. Яагаад намайг ялгаад байгаа юм те? Хинч намайг хайрладаггүй, тоодоггүй гэл ийм. Сулраал зөөлрөөл өөрийнхөө тэр жинхэнэ мөн чанараа ингээл гаргаж ирээл те уян зөөлөн нэн сэтгэлтэй хайр талархал нэгдмэл байдалчин хүний жинхэнэ мөн чанарын өгдөл штэ. Тэрийгээ ингээл бие суллаал нээгээл тэрнтэйгээ уулзаал ирэхээр угаасаа амьдрал өөрлөлтөчин зөөлрөөл эхэлдэг. Тэр нь эдгэрлийн урсгалаа нээ, амьдралын сайн сайханд урсгалаа нээ гэсэн үгээр илэрхийлэгдээд байгаа. Нэрэл бид нөгөө бодлоо ажиглаад бодол дээрээ их төвлөрөөд идэг болохоос яг нөгөө биений маань хаан чангарч суларч гин гэдэг дээр бол нэг тэгж анзаардгүй юм байна тий. За тэгээд түрүүний одоо яг нөгөө би өмнө нь бол соматик эдгэрэл гэж одоо мэддэг танилцахаасаа өмнө ерөөсөө ингэж нөгөө нэг биеэ ажигладгүй анзаардгүй байсан тухайга хоёлаа нэг ярьж ирсэн шүү дээ тий. Тэгээ одоо хүмүүс маань тэгэхээр яг бие дээрээ ажиглах тэр бие дээр байгаад байгаа чангарлуудаа ажиглаж тэрийгээ суллаж тэгээд гүн тайтгарлыг мэдрэх гэдэг нь айгүй чухал болоод хувирчлаа тийм ээ.
За тэгэхээр түрүүний нэг нинж сэтгэлдээ нэгэн байгаагүйгээс болоод гэдэг хэсэг айгүй гоё анхаарал татлаа л та. Тэгэхээр бид нар өөрөө өөртөө яг нинж сэтгэлдээ нэгэн нь байх боломжтой юм уу? Аль эсвэл заавал хин нэгэн бидний одоо хажууд тэр одоо трама болохоос үйл явдал болоход хин нэгэн нинж сэтгэлдээ хүн заавал байх ёстой гэдэг юм уу? Энд дээр та тайлбар өгөөч. Тэгэхээр эдгэрэл ганцаараа байхад одоо ганцаар явагддаггүй. Дангаараа ганцаараа эдгэрэл бүрэн эдгэрлийг хийх боломжгүй байдаг. Учир нь хүн угаасаа харилцаанд тайтгарч, харилцаанд туслагдаж, харилцаанд ийм харилцан уялдаатай оршихгож энэ дэлхий дээр ирсэн. Тэгэхээр хүүхэд ихэнх үедээ өөрөө өөрийгөө тайвшруулах чадамжгүй байдаг шиг эдгэрлийн аялал хийж байгаа, ялангуяа соматик юм эдгэрлийн аялал хийж байгаа хүмүүс харилцаанд нэн сэтгэлдээ нэгний харилцаанд эхлээж услагдаж тайтгарч гэдэг энэ мэдрэмжүүдийг авч ээж дараа нь өөрөө дангаараа бие удирдах чадамж нь тайтгаруулах чадамж нь сууж эхэлдэг. Тийм ч учраас би одоо эдгэрлийн тойргийн хөтөч нарыг бэлтгээд одоо манай хөтөлбөрт орж ирж байгаа хүмүүс 5-10 хүн ингээд нэг бүлэг болж хуваагдаад тэгээд мэрэгсэн тэр эдгэрлийн сэтгэл зүйн аюулгүй орчин бүрдүүлэх чадамжтай хүнээр хөтлүүлээд миний тэр өгж байгаа агуулга дээр өөрийнхөө энэ дотоод бие тийм ээ бие сэтгэл зүйтэй ингээ ажиллаад эдгэрэл хийх юм. Тэгэхээр энэ эдгэрлийн процесс нь дахин траума үүсэх үеэс хит одоо траума гэдэг чинь хит их юм хит ихээр ингэж overwhelming буюу бачуурж орж ирэхийг хэлж байгаа тий. Тэгээ тэр мөчөд яаж сулж буулгахаа мэдэхгүй байснаас болоод доошоо ингээд навсунаад өгж байгааг trauma гэж нэрлэж болно. Тэгэхээр бирүүгээ ингээд анхаарал ирэнгүүт чинь маш их мэдээлэл өнгөрсний бүх мэдээлэл бидээр бичигдсэн байдаг учраас маш их мэдрэмжүүд амилж гарч ирдэг. Тэр үед эдгэрлийн хөтөч нар миний хөтөлбөр дээр ингээд хөтөлбөрөөр дамжуулаад яг ингээд бачуурал давчтаал дахин травма үүсэх үед нөхцөл байдал нөгөө мэдрэмжээр дамжуулаад өнгөрсөн сэтгэл хөдлөлөөр дамжуулаад орж ирж байгаа үед тухайн мөчт нь нэн сэтгэлээр зөөлөн дуу хоолоогоор зөөлөн харцаар зөөлөн хөдөлгөөнөөр ингээд дэмжлэг үзүүлээд хамт амьсгалаад бууж ирэх боломжуудыг ингээд олгоод л байх юм. Тэгжээж тэр таатгарал сайн явагдчихэж хүн ганцаараа дангаараа бие дааж оршиж өөрийгөө сэтгэл хөдлөлийг удирдах чадамжтай болж ирэх юм. Тэгэхээр нэн сэтгэлтэй нэгний оршихуй дутна гэдэг нь нөгөө талаараа заавал харилцаа байх хэрэгтэй болно. Үнэн дээр бага байхдаа хэн нэгнээр дамжуулж асран хамгаалагчаараа дамжуулж таатгарал маш бага авч исэн бол тэрийгэ илэрхийлээд насаараа хайдаг. Хин нэгнээс хайр нэгдэг мөн үү? Найз залуутай, найз охиндоо болоод тэр хүнийхээ шүтэн нь болоод хайрлагдахыг хүсдэг тий. Тэгчих юм бол би нөгөө нэх гой хайрлагдсан мэдрэмжээр таатгарлаа авах гад байдаг. Нөгөө талаараа хин нэгэнд хүлээмжшөөрөгдөх бол тийм ээ. Ах эгч одоо юу гэдгийг одоогийн аав ээж бизнес одоо захирал тийм ээ. Хүмүүс энэ олгон ерөөсөө ямар хэрэгцээгээс үүдээд байна вэ гэхээр ямар нэгэн харилцаанд бүрэн хүлээмжшөөрөгдөж таатгарах гэдэг байгаа байхгүй. Тэр таатгарлыг аваад ингээд ийм уужрал гүн таатгарлыг аваад услагдах гэдэг юм. Тийм ээ. Тэр юм нь өвдөхгүй болохоор хүн насаараа л хайгаад яваад байдаг. Тэрийг амжилтаар нөхөх гээд байд юм уу? Эсвэл ямар нэгэн донтолтоор нөхөх гээд байд юм уу? Тийм ээ. Ингээ яваад байдаг. Тэгэхээр миний энэ туулах чадвар хөтөлбөрчдөр энэ юмч тэр ерөөсөө нэн сэтгэлтэй нэгний оршихуй эдгэрэл маш чухал юм байна. Тэгээд зөв цагт нь зөв үед нь зөв харт зөв дуу хоолой зөв үгийг илэрхийлж чаддаг. Зөв үед нь чимээгүй оршихуугаар дэмжиж чаддаг. Тийм ээ? Зөв үед нь өөрийнхөө зүрх сэтгэлээр ингээ хайрын энерги ингээ барьж чаддаг байх чухал. Энэ бол маш гоё эдгэрлийн юм. Дээрэс нь маш гоё юм хамт олон хүлээмжшүүрлийн хамт олныг бий болгож ингэж чадах юм бол энэ бол ингээ эдгэрлийн маш гоё орчин болчихж байгаа. За хүн дангаараа тэгээ энэ ингээд хангалттай өгдөөд ирэхээр хүн дангаараа өөрөө эдгэрэл хийж өөрөө өөртөө тэр нэн сэтгэлтэй нэгний оршихуугаар өөртөө дэмжлэг үзүүлэх чадамжтай болж эхэлнэ. Энэ бол бие дааж яах гэсэн үг. Том хүн болж яах гэсэн үг тийм ээ. Тэгээд хүссэн үедээ би өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах чадна. Хүссэн үедээ би
өөрийгөө таатгаруулж, унтуулж, амрааж, эсвэл өөрийгөө одоо гадагшаа ажил хийгээд хүний өмнө яриад тий өөрийгөө одоо илэрхийлж чадна гэд зориг ороод эхэлдэг. Ерөөсөө энэ амьдралд чинь тэр гадагшаа хийж бүтээх зоригийг олж авах гэдэг шүү дээ. Хийж бүтээх зориг нь эрч хүч нь байгаад их юм бол хих юм тодорхой байна мөн үү? Зүгээр л тэр эрч хүч нь байхгүй, зориг нь байхгүй мохоод байгаа байхгүй. Эдгэрэл гэдэг эргээ тэр зоригоо олж аваад эрч хүч буюу амийн эрчмээ биенээсээ суллахыг хэлж байгаа. Nice. Тэгэхээр би айгүй олон юм хүмүүстэй таарч исэн баг хариултыг олоод авчих шиг боллоо. Айгүй их юм нөгөө академик боловсрал хөөцөн ингээ харахад айгүй мундаг хүмүүс. Гэхдээ нөгөө сул талаа яг ингээд ил гаргаад олон хүмүүс дунд ярихаас ч юм уу санаа зовдөг. Тэгээ яадаг байсан бэ гэхээр ингээл онлайн хөтөлбөрүүдэд юм айгүйх суугаад ганцаараа өөртөөгөө л ингээл нөгөө ажиллаад идэг байсан байхгүй. За би ингээл өнгөрсөн зовсон зүдэрсэн хэцүү юмнуудаа хинтээ ч хуваалцахын зүгээр энэ ичмээрч гэдэг юм уу те өөрөөсөө ичдэг ч юм уу. Тэгээ ингээд өөртөөгөө л ингээл нэг ажилласан болоод байгаа нь нэг болоод байгаа юм шиг хэрнээ болдоггүй. Тим кейсүүд нь өмнө нь нас дурдсан шиг айгүйх байгаадс ахгүй юу. Тэгэхээр тэр нөгөө нэмж сэтгэлтэй нэгэн хажууд нь байх. За тэгээд тэр нэг юм гоё эдгэрлийн орчныг бүрдүүлэн тэр орчинд өөрөө орж харилцаа үүсгэнэ гэдэг чинь айгүй чухал юм байна шүү дээ тий. Тэгэхээр энэ подкастыг сонсож байгаа манайхан бас энэ дээр анхаараарай. Хэрвээ та магадгүй ингээл өөртөөгөө л ганцаараа л ингээл айгүй дайчин хичээлүүд аваад үзэл энийг хуваалцах тийм эдгэрлийн орон зай байхгүй бол бас тэр нэг юм дутуу хоосон тэр бүрэн дүрэн мэдрэмжийг олж авч чадахгүй байгаанаас үүнтэй холбоотой гэж болох нь биш шүү. За тэгээд эдгэрлийн давуу тал нь юу вэ гэд асуумаар санагдсан бас түрүүний яриануудаас ганц нэг гарч ирээд байна л да. Соматик эдгэрлийн давуу тал нь яг юу вэ гэдэг дээр та онцлоод нэг хідэн гол чухал поинтуудыг өгөөч. За тэгээ. Тэгэхээр саяын хэлсэн зүйлтэй ч холбогдуулаад одоо энэ нэлийн амжилттай яваа хүмүүстэй тухайлбал зарим гимшчүүлтэй ичхүүртэй түүгээ хуваалцмааргүй. Хин ч одоо ингээл өнгөрсөнд болсон хэцүү эмзэг түүхүүдээ ингээл яриад ахыг хүсэхгүй байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр соматик эдгэрлийн маш том давуу тал бол та өнгөрсөн дэх юмаа дэлгэрүүлж ярих албагүй. Заавал тэр өнгөрсөн дэх хэцүү дурсамж руу очих албагүй. Тэр ичхүүртэй, гимшилтэй, бүр эргэж харахаас ч хэцүү байдаг мөчүүдийг та заавал очиж мэдрэх албагүй. Зүгээр бараг хинт ч хэлэхгүйгээр санахын төдийд би тэрийг яг одоо цагт чинь амьлуулж идэг. Тэр ичхүүртэй дурсамжаа бодлоо бэдээр тэр травманы тогтцууд илэрлээ, чангарал үүслээ, зүрх ингээд хүчтэй цохиллоо, эрүү чангарлаа, харц инглээ, хамгаалтанд орлоо. Тэгээд тодорхой тэр аргуудаар сулалж өглөө, тайлгаруулж өглөө юмлаа. Тэгээд тэр дурсамжийг барьж байгаа тэр биеийн чангарал сулраад хүчингүүд нөгөө дурсамж шиг дахин зүүдээр харилцаагаар сэлрээл бүх юм ингээл яг ингээл ажилдаа төвлөрүүл юмаа ихчээл ингээл орж ирээл байд сууж ядуулахгүй болчихж байгаа юм. Яг тэгвэл бие дээр нөгөө бариад байгаа чангарал нь байхгүй болчихж байгаа. За, хоёр дахь том давуу тал болохоор соматик эдгэрэл өөрөө заавал нэг газар очиж, нэг цаг сууж, нэг бясалгал хийж, нэг зан үйл хөтлөгдөж эдгэрлийг явуулах албагүй болчихж байгаа. Хүнтэй харилцаж явах явцдаа өөрийнхөө autonomic nervous system ухамсараас ангид одоо бидний биеийн автомат үйл ажиллагаа зохицуулж яадаг, хоол боловсруулах, амьсгалах, зүрхний цохилт гэх мэт тэр үйл ажиллагааг зохицуулж байдаг мэдрэлийн тогтолцоогоо өөрөө гартаа аваад өөрөө удирдаад сурчна. Тэгэхэр чин би одоо солонготой ингээ харилцаа үүсгэж байхдаа миний зүрхний цохилт хаана, амьсгал хаана гэдгээ анзаарчин. Тухайн мөчт нь өөрийгөө суллаа, зохицууллаа, таатгарал явагдууллаа, гүйцэлт хийлээ. Би хаа нэгэн газар очиж заавал тайлгарлыг авахгүй. Энэ цаг мөчтөө энэ сэдэрсэн даруйда, тийм ээ, давчидсан даруйда анзаармагцаа өөрийгөө суллаад өчөж байгаа. Тэгэхээр тэр чигээрээ амьдралынхаа үйл явдлууд дээр байнгын дасралтгүйгээр өөрөөрөө эдгэрэл хийгээл явчихна. За одоо солонгоодоо би хэцүү нөхцөл байдал үүслэе гэж бодъё тийм үү. Солонгоо миний ингээд хуучин харилцааны шархыг хүндсэн юм гаргаж ирлээ л дээ. Тухайлбал одоо юу гэдгийг би нэг юм хэлсэн чи солонгоо шууд өгөөсгөл тийм байдгүй юм. Юу яриад байгаа? Чи юу ч мэдэхгүй байна гэл те. Одоо миний бас нэг том травманууд дээр нэг бол одоо ингээд багшаас авсан травма байдаг. Дандаа юу ч мэдэхгүйгээ загнуулдаг, задуулдаг те. Одоо тэнгүүд над руу ингээ ихэрхсэн хандлага гаргангууд
гаргалаа гэж бодъё л да. Тэгэх юм бол би ийм болно. Зүрхний цохол одоо баг бодохын төвдөө зүрхний цохолт ингээд хурцсаж байгаа байхгүй. Тэгээ энэ цээжин чангарж байгаа байхгүй тий. Тэгэл би яаж сэдэрдгээ мэдчихэж байгаа учраас жоохон ухарлаа. 1 секунд ухарлаа. Газар байгаа хөлөө анзаарлаа, хөлөө хөдлөглөө, биеэ хөдлөглөө. Би дээрээ жоохон хүрлээ, дэмжлэг үзүүллээ, иллээ. Тэгээд би сонголт хийх нь шүү дээ. Солонготой тэмцэлдэж, уурлаж, үзэн ядаж, хорсож харьцах уу? Нотлох гэж өөрийгөө тонтлох гэж ингэж харьцах уу? Эсвэл бид дээр байгаа энэ тогтцоо сууллаад автономик те мэдрэлийн тогтолцоогоо аюул байхгүй байна гэдгийг ингээд сануулад аюулгүй байна чинийхтэй ухаана гэдгийг ингээд мэдрэлийн тогтолцоондоо мэдрүүлээд тэгээд эвлэрлээр уужрлаар ойлголцлоор ийм нэгдлэр энэ харилцааны асуудлыг шийдэх үү гэдгээ сонгох боломж үүсэж байгаа. Тэгвэл солонгоо яг чамайг ингээ хэлсэн чинь шууд ингээ цээжин чангараа зүрх тавчтаад ёо өстө паникт орж ш. Яг ийм сонсохоор л ийм болоод байдیں۔ Гэ тэнгууд нөө солонгоо технэж яана тэгсэн би чамайг ийм байдалд оруулъя гэж бодоогүй штэ. Уг нь бол тэгэж бодоогүй юм шүү. Тэгээд би солонгоотой харилцаагаа эрүүл үргэлжлүүлэх боломж олдчихж байгаа. Trauma миний өнгөрсний харилцааны trauma солонгоо бит хоёрын харилцаан дээр одоо гарч ирж дундуур орж хаалт үүсгэж тэр харилцааг үгүй хийхгүй. Эвлрээд хамтран ажиллаад урагшаа юм бүтээх нэгдмэл байх боломж нь бий болчихж байгаа. Учир нь харилцаа trauma үргэлж реакцаар одоо итгэвчлэр ийм одоо юу гэдгийг түрэмгийллээр ингэж гарч ирдэг. Ялангуяа харилцаан дээр. Нэг бол харилцаан дээр бид нар чинь түрэмгийлж орж ирээд өөрийгөө хамгаалах гээд ингэн эсвэл жоохон харилцаанаас цугтаад эвгүй хэцүү хүн байна гэж цугтаагаад ингээд цаашаа авчдаг. Тэгэхээр харилцаанд уян хатан байж харилцах боломжуудыг самата гэдгээр л бас олгоно. Тэгэхээр маш олон давуу талуудын нэг байгаа. Магадгүй 3 дахь давуу тал зөндөө олон байгаа. Гэтэ 3 дахь маш чухал давуу талуудын нэг бол тэр автомат буюу ухамсараас ангид ажиллаж байдаг мэдрэлийн тогтолцооныхоо учрыг олно. Мэдрэлийн тогтолцоо чинь секундэд 5 удаа аюул байна уу гэж одоо ингээд эргэлхийлж байдаг. Хамгийн чухал үүрэг нь таныг амьд байлгах үүрэгтэй. Ойд амьдарч байгаа тэр амтан тийм ээ. Одоо энэ орч соёл иргэншсэн нийгэмд амьдарч байгаа хүн хоёрын мэдрэлийн тогтолцоонд ялгаа байхгүй. Бид нэр өөр амтан. Тэгэхээр тэр амтан яаж биеэ хамгаалахын тулд маш амиа хамгаалах зүүн ямар хүчтэй байдгүй. Яг тийм зүүн бидний дотор амьдарч байдаг. Доктор Питер Левинигийн somatic experience-ийн энэ баруун хувьсгал хийсэн гол юм чин тэр байхгүй. Өөрөө амтныг судалж ирсэн. Тэгээд өөрөө энэ амтныг судалж байгаа амьтад ерөөсөө traumад өртөдгөө юм ба шүү дээ. Байнгын аюулд өртөж байгаа хэрнээ traumанаас ингээ гараа явчихт юм байна. Хүн traumанд өртөөд тэгэд гацаад байгаа шалтгаан чинь оюун ухаан нь дараад амьд үлдэх зөнгөө байнгын дараад мэдрэлийн тогтолцоогоо дандаа дараад ингээд үүсгээд яваад байт юм байна. Тэгэл чангарал өсөл сүүлдээ хөдөлж чадах болол юм болчт юм байна. Тэгэхээр 3 дахь маш том давуу тал болохлоороо бидний автомат үйл ажиллагаа буюу ухамсараас ангид явагдаж байгаа тэр үйл ажиллагаа зохицуулдаг мэдрэлийн тогтолцоог зохицуулж сурна. Тэгэхээр амиа хамгаалах зүүн ажиллангууд үндсэн эрхтнээс чинь цус шахахгүй, цус чинь гар хөл рүү чинь шахтаа, толгой руу чинь шахагдчихна. Тэгэхээр үндсэн эрхтэн хэвийн ажиллахгүй, хоол боловсруулах эрхтэн хэвийн ажиллахгүй, зүрхний цохилт ийм болно, эсвэл бүр мэдрэгдэхгүй болно, зүрхний хэмнэл алдагдана, амьсгал энэ дээр гарч ирээд эсвэл амьсгал хит ийм болно, эсвэл амьсгал бүр мэдрэгдэхгүй болно, тийм ээ. Тэгээд үндсэн эрхтнүүд чинь удаан хугацаанд trauma-ны тогтцтой удаан хугацаанд амьд үлдэх зүүн нь ажиллаад байнгын юм чангаралтай яваад ирэхлээрээ үндсэн эрхтнүүдэд өвчлөл бий болж эхэлж байгаа. Тухайлбал одоо хамгийн том тогтцуудын нэг бол ходоод гэдсний үйл ажиллагаа доголдож эхлэх, маш их гүйлэгдэг болох, эсвэл өтгөн гатдаг болох, эсвэл зүрхний хэмнэл алдагдаад зүрх нь маш их өвддөг болдог, даралт ихсдэг болдог. Толгойн одоо булчингийн чангараас болоод толгой маш их өвддөг, тийм ээ. Эрүү ийм зуралтай, эрүүгээ хавирдаг, шүн мах зүүдэлдэг, зочид сэрдэг, одоо гар хөлн ингээ хаван үсэд идэх зүгээр жаал хавгнаад байна гэдэг чинь ерөөсөө
кортизол амиа хамгаалах зүүн ажиллаа, адреналин ялгарлаа. Тэр аюул алга болохгүй 30 минутаас дээш үргэлжлээд байх юм бол уужиг стрессийн гормон ялгарна. Тэр гормон ерөөсөө биеийг хавгнуулж эхэлдэг. Тэгэхээр гар хөл мөч ингээ нүүр ам ингээд стресстэй ингээд явсан үе бодоод бас нүүр ингээл хавгнаал босоод ирдэг тийм үү. Тэгэхээр кортизол гормон их ялгарснаас болоод хаван үүснэ. Хаван удаан үүсэж явснаас болоод өөр одоо өвчлүүд бий болно. Сахарын шинж тэмдгүүдийн ч гэсэн удирч нөхцөл нь мэдрэлийн тогтолцооны энэ хэвийн үйл ажиллагаа алдагдаж травманы тогтоц стрессийн нөхцөл байдалтай удаан амьдсантай холбоотой болж эхэлдэг. Тэгэхээр соматик эдгэрлийн нэг давуу тал бол та энэ физик биенийхээ биедээ гүн эдгэрлүүдийг эдээсийнхаа төвшин гүн эдгэрлүүдийг хийж эхэлнэ. Тэгэхээр цусчин буцаад үндсэн эрхтэн рүү очиод хэвийн үйл ажиллагаа чинь дотоод эрхтний чиг хэвийн үйл ажиллагаа явагдаад арьсны чинь өнгө сэргээд амьсгал чинь хэвийн болоод уушиг чинь тэлээд бөөрийн чинь нөгөө бөөр мөр өвдөд байдаг чинь гайгүй болоод бөөр чинь жинхэнэ өстой стрессийн гормоныг ялгаруулна шүү дээ. Тэгээ элэг чинь хороо гадагшлуулаад ерөөсөө бие чинь бүхий л тэр эрүүл байх үйл ажиллагааг зохицуулж яадаг autonomic nervous system-ийнхаа мэдрэлийн тогтолцооныхоо учрыг болоод тухайн мөчт нь өөрөө зохицуулж удирдах чаддаг болчихж байгаа байхгүй. Дандаа амьд үлдэх зөндөө хөтлөгдөд дандаа ухамсаргүйгээр ийм байдалтай орчдөг ба шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө энэ эрүүл мэнд тал руугаа бас энэ бүр айгүй чухал нөлөөтэй болоо явчихж шít. Нэрээ ингээд яг адилхан суудаг ажил хийдэг мөртлөө зарим хүмүүс нь амар хуян хөөрлөө гэл ингээд чангарлаа барьлаа гэл зарим нь болохоор ингээд зүгээр агаад идэг. Тэгээ би бүр гайхаад идэг ус ахгүй. Ямар нь ингээд хамаг биеийн чангараал ингээд идэг байна гэд. Тэгэхээр бас эн чинь нөгөө бид нар өвчтөй боллоо гэх тийгүүд ийм л угаал нөгөө яг уг суур шалтгаантайгаа бас ерөөсөө ажилтгүй юм байна да гэж таны ярианаас бас харж илаа. Тэгэхээр сая ингээл ярьжсэн чинь нөгөө амьтад яагаад травмад өртдөггүй юм гэсэн чинь амьтад бүр амар атаархчлаа. Бараг амьтан болоод үрчгөө гэхдээ нэг азтай нь бид та амьтан шүү дээ. Телевизийг үзэж байгаагаар амьтад гэж тооцогдож штэ тийм бол амьтан юм аа. Тийм учраас одоо яг амьтад шиг бас травмаагүй амьдарч болох боломж нь байгаа гэдэгт үнэхээр гэдг нь бол үнэхээр гайхалтай. Тэгээд тэр боломж нь соматик эдгэрэл гэдэг Петер Левенигээс болормоо коучт маань ирээд за тэгээд монголчуудад манаас хүрч байгаад туйлын их баяртай. Тэгээд би бас зах цухаас нь өөр дээрээ ингээд ажилтгүй байсан юмнуудаа ажиглаад багаар ажиллаад ингээд ирэхээр хүй гэ нэрээ болмоор ч юм уу гэд амар гоё мэдрэмжүүд төрөөд байгаа. Би нөгөө ярьжсэн штэ. Унтахтаа би айгүй хөлмийгөө ингэж хангалж унтаад байна. Энтэр гэл нөгөө бит хоёрын түрүүнээс хойш ярьсан яриа бол тэр чигтээ энэ физик биеэ ажиглах бие дээр хаана юу байгаад байна гэдгээ ажиглаж энийгээ зөв аргаар зөв community дотроо судлаж сурах нь айгүй чухал юм байна гэдгийг бол манайхан бас ойлгосон баха гэж бодож байна. За тэгээд хоёлаа дахиад нэг асуулт байна. Энэ соматик эдгэрлийг ер нь миний саяны ярианаас ойлгосноор бол хүн болгонд л хэрэглэхэд тохиромжтой тий айгүй тийм практикл санагдлаа л да. Тэгэхээр илүү яг хүн болгон гэдэг дотроо өөрийн чинь зүгээс яг ямар төрлийн хүмүүст энэ бүр илүү тийм үр өгөөж өгнө гэж та хардаг вэ? Өмнө нь бас маш олон хүмүүстэй ажиллаж байхад бас ямар зүйл ажиглагдчихсэн бэ те? Тэрийг асуулцаач гэж хүсэж байна. За ер нь завгүй ажил амьдралын хэмнэлт. Ер нь Монголд нэлээд завгүй штэ олон үр хүүхдүүдтэй зөөн төвчрэн тэгээд ажлын ачаалал их байдаг мөн үү. Тэгэхээр завгүй ажил амьдралын хэмнэлтэй хүмүүс бас их зүгээр. Хоёрт нь миний энэ хөтөлбөрийг бодон гаргасан нэг шалтгаануудын нэг бол комплекс PTSD гэж нэг утгаан байгаа. Энэ болохоор эдрээтэй травманы дараах эмгэг. Ямар нэгэн травма бүхий үйл явдал тохиолдоод тэгээд байж дараараасаа одоо нэг сэтгэлтэй нэгний оршихуй дутаад травма тогтцсон. Гэхдээ иймэрхүү үйл явдлууд нь бага байхаас эхлээд зөндөө олон удаа тохиолдож байсан. Тэгээд дэмжлэг тусалцаа, эдгэрлийн дэмжлэг тусалцаа байгаагүй. Тэгээд энэ нь харилцаан дээр тэр дундаа аав ээжтэй харилцах харилцаан дээр, багштай харилцах харилцаан дээр ингээ байсан болохоро энэ нь удаан хугацаанд үргэлжлэхлээрээ комплекс буюу эдрээтэй травманы дараах эмгэгдээ орчдөг. Тэгэхээр миний энэ хөтөлбөрийг одоо энэ 3 өдрийн өнгөө хөтөлбөрч дээр тэр 6 сарын туулах чадварын хөтөлбөрч дээр
гаргаж бодож гаргасан, зориулж гаргасан зүйл бол энэ trauma-ны дараах эмгэгтэй байгаагаа ч мэдэхгүй байгаа хүмүүсийг бодож гаргаж ирсэн. Тэгэхээр энэ хүмүүст ямар шинж тэмдэг илэрхүү гэхээр харилцаа. Харилцаа хамгийн эдрэтэй зүйл болдог. Нэг бол харилцаанаас зогтдог, эсвэл харилцаан дээр маш төрөмгий болчдөг. Айгүй хууралдаг, хүчрхийлдэг нэлний хандлагатай болчих. За, хоёр дахь шинж тэмдэг бол одоо сэтгэл хөдлөлөө удирдах маш хэцүү болдог. Юм бол асар хүчтэйгээр уурлах, эсвэл асар хүчтэйгээр гомдох тэр нөхцөл байдал руу орчоод тэрэндээ ингээд 2-3 хоног баран ингээд сар явцдаг. Арай хэж гараал яртал дахиад сэдэрдэг, тийм ээ. Тэгэхээр сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй байгаа хүмүүс зориулсан 2-3 дахь шинж тэмдэг л avoidance буюу асар их цогталттай. Тэгэхээр энд би асуудал байгааг мэддэг. Гэтэ энэ лүү өнгөхийн төдийд масар их ичгүүр, гэмшил, бухимдал, харуулсал маш хүнд мэдрэмжүүд уй гоног төрдөг учраас энэ лүү харахаас ч яадаг. Тийм ч учраас би маш их завгүй ажилдаг, амжилтын хойноос хөөцөлдөг, эсвэл би ямар нэгэн юмд донтолтоор ингэж аргацааж явж идэг. Тийм ээ. Тэгээд эрүүл харилцаа тогтоож чадахгүй дандаа ийм хэцүү хүмүүс татагдаад байгаа. Таны гэмтээх төрлийн хүмүүс татагдаад байгаа. Ийм төрлийн ийм шинж тэмдгүүд илрээд байгаа хүмүүст үнэхээр тохирно. Яагад гэвэл сэтгэлийн аюулгүй орчин бий болохыг болгоно. Жижиг самаадаг тасгалуудаар заавал та гүн бясалгал хийгээд өөрийн тэр цугтаадаг ямаруугаа гүн орох албагүй. Багаар жижигээр гаргаж ирж боловсруулж гаргах, тийм ээ. Тэгээд сэтгэл хөдлөлөө удирдах сурах. Үнэндээ энэ эдгэрлийн аялал нэг л зорилгот хүрлээ гэвэл тэр хамгийн чухал зорилго бол сэтгэл хөдлөлөө удирдах сурах байдаг. Сэтгэл хөдлөлөө хүн удирдах сурчих юм бол хаач өөрийгөө аваа явчин, өөрийгөө илэрхийлчин. Тэгэхээр зориг ороод ирдэг, бүтээгээд эхэлдэг, амьдралаа дэвшлүүлээд үйлдэлгээд эхэлдэг. Тэр магадгүй эдгэрэлд нэг л зорилго байна гэвэл магадгүй тэр нь сэтгэл хөдлөлөө удирдах сурах. Тэгэхээр энэнд бүр гүнээс гүнд тэр сэтгэл хөдлөлийн идэвхжлүүдийг, сүр сэтгэл хөдлөлийн гацаануудыг гаргаж өрөх зориулалттай байдаг. Тэр ийм бэрхшээлүүд тулгардаг хүмүүс байвал их зүгээр. За, дээрээс нь бид нар чинь ингэж ааштай отоо надад ийм тохиолдолд ийм юм төгсөл байдалтай амьдраад байгаа юм байна гэдгийг мэдчихлээ. Тэгвэл би өөр хүүхдүүдэд ийм юм дамжуулмааргүй байна. Би хүүхдээ яаж травманаас хамгаалах юм бэ? Яаж тэгээд энэ байгалийн өөрийнх нь зөнгөөр нь тэр цаад бэлэг авьяасаар нь өсгөж хүмүүжүүлэх юм бэ гэд нэг ийм том асуулт гарч ирээд байгаа мөн үү? Тэгвэл тийм зоригтой байгаа хүмүүст үнэхээр энэ тохирно. Учир нь өөрийнхөө энэ амьд үлдэгцэн амтналаг өгдлийнхоо учрыг олцохоор чинь нөгөө хүүхэд чинь 27 нас хүртлээр үнэндээ баг амтналаг тэр зөнгөөрөө амьдарч идэг байхгүй тий. Яг л оюун ухаанд тарих чинь 27 наснд төлжиж гүйцэнэ. 5 наснаас өмнө бол бүр тэр чигээрээ яг амтнаараа амьдарч идэг. Тэр амтналаг зөнгөө илэрхийлээд амьдарч байгаа үед нь яаж хааж дарж тэр зөнгийг нь хугалдаггүй байх вэ, тий? Яаж тэр 5 наснаас өмнө травма тогтоохгүй байх вэ? Амьд үлдэгцэн хамгаалах зүүн гарч ирлээ, ээж аваагаа бухимдлаа, уурлаа, тэрийг нь чи сүү хөөхтэй ах хэвээр, сайн хөөхтэй ах хэвээр чи ингэж болохгүй зодоо загнаад унтраачих уу? Эсвэл тэр энергийн ам хамгаалах энергийн идэвхжлийг миний хүүхдэд энэ амьдрал давших гүйцэлдүүлэх, өөрийгөө хамгаалах эрчим хүч энерги байгаа юм биш үү? Энийг нь одоо тэгвэл хувирахт нь би дээд тархин болж өгөөд, ухамсар тархин болж өгөөд туслаах юм. Тэгвэл яаж туслах вэ? Хамтдаа амьтны арслан шиг архираад үзье, хамтдаа гүгээд үзье. Одоо чи миний гарууд түлхээд үзтээ. Хойлоо одоо юу гэдгийг туулашид ороо өсрээд үзье гэд янз янзын хөдөлгөөн, янз бүрийн дуу аваагаар тэр амьтналаг инстинкт, амьтналаг хамгаалалтуудыг нь гүйцээж өгч дэмжлэг өгөх замаар ч юм те. Тэгэхээр иймэрхүү байдлаар дэмжлэг үзүүлэх жижигхэн хялбархан аргуудад суралцчихдаг. Тэгэд ирэхээр чи хүүхдээ яаж хүмүүжүүлэхээ мэднэ. Заавал хин нэгэн газар очиж хин нэгэн сэтгэл зүйчэд хүүхдээ даатгах ч юм уу, хин нэгнээс хамааралтай байх албагүй. Та өөрөө ухамсарт, хариуцлагатай, яхаа мэддэг, өөрийн гэсэн арга зүйтэй эцэг их болж хувирна. Одоо өөрийнхөө хүүхдийнхээ нөгөө нэн сэтгэлтэй хүн нь болж сурнаа л гэсэн үг болох гээд шүү дээ тий. Nice. Тэгэд бас энэ түрүүний хэлж байгаагаар нөгөө одоо яг энэ
маш их ажлын ачаалттай, хариуцлага өндөртэй, удирдах албан тушаалын хүмүүст бол надад бас айгүй тохиромжтой санагдлаа. Хуралд орохынхоо өмнө ингээл амар их биеийн чангардаг, сандардаг энэ төр гэдэг кейсүүд айгүйх байд юм элэ штэ тий. Тэгэхээр тэн дээр бол хөөхөн ингээд практикал дасгалуудаа сураад тэрийгээ яг биедээ ингээд дасал болгоод л дорн дорн асуудлаа шийдээл явчих нь штэ тий. Нэг гоё хөвгчлөлтэй юм шиг санагдаад архирал туулаа шиг үсрээл гээд энэ бүр үнэхээр гоё шинэлэг. Тэгээд яг бидний яг Монголд дутагдаад байгаа тэр нэг юм гэп байгаад байгаа юм шиг те нэг үе бодвол харьцангуй ингээд хувь хүний хөгжил гээл би хинбэ гэдгийг анхаарч сураад байгаа. Тэгээ тэн дээр нэг юм гэп яг сүүлийн үед ингээд ажиглагдаад байгааг амар гоё хөп гээл нөхөд ороод ирж байгаа юм шиг. Надад бол бүр маш гоё баяртай. Тэгээд ийм гоё одоо аргачлалыг сураад судлаад оруулж ирж байгаад би бас үнэхээр их баярлж байгаагаа хэлмээр байна. За тэгээ хоёлаа ерөөхдөө соматик эдгэрлийн тухай энэ подкаста өндөрлөх тийшээгээ хандъя гэж бодож байна. Тэгээд соматик эдгэрэлтэй холбоотойгоор танд бас нэмж одоо подкаст сонсож байгаа хүмүүстээ хэлэх анхааруулах зүйл байна уу? Тэгээд өмнө нь ярьсан зүйлс дээр бас нэмээд хэлмээр санагдсан зүйлээ хэлчихье тийм ээ. Яг үнэ. Эдгэрлийн тойрогт ороод хүмүүстэй харилцаад ингээд эдгэрлийн аялал хийх юм байна гэхлээр нэг хэсэг хүмүүс цугтаж магадгүй. Юу яриад байгаа юм бэ? Би ингэж хүмүүсийн өмнө ингээд эмзэг байдлаа харуулмааргүй байна. Тэг би хүмүүстэй юм харилцаанд ормоор би ганцаараа л эдгэрлээ хэмээр байна гэж магадгүй тийм ээ. Тэгэхээр ийм төрлийн бодож байгаа хүмүүст бол би хэлмээр байна. Магадгүй өдийг хүртэл та сэтгэл зүйн аюулгүй орчинд сэтгэл зүйн аюулгүй орчин тийм аюулгүй орчин бүрдүүлж чадах харилцаанд эдгэрлийн алхмуудыг хийж амжаагүй л байж болно. Тэгэхээр сонирхоод үз, уулзалтанд ороод үз, нэгдээд үз юу болох нь вэ? Тэгэхээр өөрийгөө энэ дээр жоохон ч гэсэн сориосоо гэж хэлмээр байна. Үндэ хүн баг ч гэсэн өөрийгөө ингээд сорихгүй л үргэлж яах вэ? Нуугдаад л байвал өөрөө тэр бэрхшээлийг даван туулах чадамжаа алдчихэдэг. Биологийн гол хууль чинь тэр штэ. Юуг ашиглахгүй байна. Тэр чинь хэрэгцээнээс гардаг. Дандаа нуугдаал, дандаа харилцаанд оролцохгүй байгаалах юм бол харилцах чадамжаа алдна. Бараг үгч гарахаа болно мөн үү? Иймэрхүү төрлийн бэрхшээл тулгарч байгаа хүмүүс би урилга өгмөр байна л да. Өөрийгөө сороод ороод ир. Таны траумаг, таны эмзэг байдлыг, таны ичгүүртэй зүйлсийг бид нэр дахин яриулахгүй. Харин танд сэтгэл зүйн жинхэнэ инх тунх байдал, амар амгалан, хүлээн зөвшөөрөл, ойлголцлыг өгөх болно. Гэхдээ тэр нь олон үгээр биш, оршихугаараа, жижигхэн зүйлсүүдээр. Тэгэхээр одоо миний хөтөлбөрийг аваад явж байгаа хүмүүс хэлдэг. Энэ л мэдрэмжийг хайгаад байсан биш үү? Энэ л байсан байна гэж маш олон хүмүүс хэлдэг. Бид насан туршдаа хэн нэгэнд ойлгогдож, хэн нэгэнд хаарлагдаж яг байгаагаараа хүлээн зөвшөөрөхийг л эрэлхийлж яадаг. Магадгүй энэ нь сэтгэл зүйн аюулгүй орчин эрэлхийлж исэн тэр зөнтэй ч л холбоотой байх. Тэгэхээр энэ орчин бүрдүүлэхийн төлөө бид маш их хичээж ажиллаж байгаа. Тэгэхээр өөрийгөө сориод ороод ирээрэй гэж хэлмээр байна. За бас нэг урилга бол эдгэрлийг битгий зориг болгоосаа гэж хэлмээр байна. Зориг гэдэг нь нэг юм хүрхцэг. Амьдрал бол өөрөө процесс. Тэгэхээр тэр эдгэрэл өөрөө процесс. Тэр процесс руу орж ирэх буюу тэнд show up хийж орж ирэхийг л зориг болго. Би өнөөдөр нэг дасгалаа хийж, өнөөдөр би уулзландаа орчие гэдэг тэрийг л зориг болго. Харин тэнд ямар процесс өрнөд ямар үр дүнд хүрэх вэ гэдгийн араас хөөцөлдөх юм бол үнэндээ хүн өөрийгөө хязгаарлалцдаг. Юу болох нь ороод үзье. Тэгэхээр сониуч байдал, эдгэрлийн аяллыг хийх гэж байгаа хүмүүс сониуч байдлаар, дуршилтаар орж ирээсэй гэж хэлмээр байна. 3 дахь бас нэг урилга болохоор аажмаар, алхуурхнаар өөрийгөө давчдуулаад л энийг л өста би бүгднгийн чанартай хийгээд төгс төгөлдөр хийгээд төгс эдгэрлийг авна гэх юм бол дахиад нэг өөрийгөө дахин траумад оруулах нөхцөл байдал үүсчихдэг. Төрөнд дурдсан шиг траума гэдэг бол маш их зүйл араасаа бачимдуулан морж ирээд тэрийг буулгах чадвар чадамж туслан дэмжлэг байхгүй байснаас бий болдог нөхцөл байдал. Гэ гацчихж байгаа байхгүй. Тэгэхээр
эдгэрэлд алхуурхнаар ямахаар зөөлнөр нэг амьсгалаар ингэж орж ирэх. Тэгээ бидний хөтөлбөр бас угаасаа тиймэрхүү тиймэрхүү дизайнтай байгаа тийм урилгуудыг бид нэр үргэлж өгөх болно. Тэгэхээр яг бид нар чинь нөгөө нилээн гүйцэтгэл өндөртөө, нилээн ийм шаргуу соёлтой учраас энийг дахин сануулмаар санагддаг. Би өөрөө хөдөлмөрч шаргуу хүмүүсийн, яруу хүмүүсийн нэг байна. Тэгэхээр энийг даван туулах хэцүү байдаг. Гэхдээ энэ маань бидний эдгэрлийн жинхэнэ амьдралын сайн сайхны урсгал 50% над руу урсаж ирэх хаалтан болчтой юм байна. Би 50%-ийн алхмаа хийхэд ертөнц дэлхийн надтай 50% уулзах. Тэр хаалтыг бид нэр өөрөө адгаж, яаж, зүтгэхэр чинь дахиад би чинь чангарч байгаа байхгүй тий. Зүтгээд ингээд гэтэл би ингээд сав маань ингээд сул чөлөөтэй, өндөр үйлзэлтэй байвал ертөнцийн сайн сайхан наалдаад орсоод ороод ирэх нь шүү дээ. За ийм л урилгыг өгье да. Nice. Болормоо коучтой ярих төдийд хоолойгийн сонсвол тайвширч ийн гэд маш олон хүмүүс хэлдэг. Сая бүр нэрээ би яагаад идэг үлээ гэж баг бодоод ярилцах төдийд амар гоо тайвшрах мэдрэмжүүдийг авлаа. Тэгээд ерөнхийдөө л нэрээ хотчсон нийгэм гээд айгүй их болормоо коуч маань ярьдаг тий. Бид нэр өдөр тутамдаа төгжрээл яана хүүхдээ аавна гэж яарна, тэр ажлын таскуудад амжуулна гэж яарна. Ерөөсөө л нэг юм яарсаар агаал тэрийгэ завгүй амар гоё амьдрал гэл би айгүй бүтээмжтэй байна гэд эргээд бодоод исэн чинь нөгөө бүтээмж гэж юу вэ гэдэг рүү одоо ингээ орчиж байгаа шүү дээ тий. Ингээл яараал араасаа тасктай авах чи яг үнэндээ тийм амар бүтээмжтэй байгаад байна гэсэн үг мөн үү гэд энэ асуултын хариултыг бас энэ одоо болормоо коучийн соматик эдгэрлийн арга суралцсанаараа бүр нэг сайхан тайвшрах юм шиг мэдрэмж төрчлөө. Нэр яагаад заавал ингэж яарах ёстой гэж гээд. Тэгээд болормоо коучтойгоо ярилцахад үнэхээр их таатай байлаа. Тэгээд бид хоёрын подкаст энүүгээр ингээд дуусахгүй цаашдаа маш гоё олон сэдвүүдийг хөндөд яг сэдв дээрээ тусгаалan ингэж подкастуудаа бэлтэн хүргэсээр авах болно. Тэгээд өнөөдрийн подкастаараа бид нар соматик эдгэрэл гэдэг энэ маш гоё эдгэрлийн одоо доктор Питер Левинигийн энэ аргачлалыг болормоо коучоор дамжуулж монголчуудад манд хүрж байгаа энэ аргачлалын тухай товчхон бас мэдээлэл хуваалцсандаа баяртай байна. Тэгээд та хэд манаас яг энэ подкастаас ойлгож авсан 3 чухал зүйлээ бас комент хэсэгт үлдээгээд хуваалцвал бүр гоё байна шүү. Гэхдээ заавал албагүй юм байна шүү дээ ерөөсөө. Ойлгохгүйсэн ч болно. Тий. За тэгээ хоёлаа энэ түрээд энэ подкаста дуусгая тийм ээ. Тэгээ соматик эдгэрэл бол бидний яг энэ физик бие, биологийн одоо энэ өгөгдөлтөөгөө ажиллах маш чухал юм байна гэдгийг бол нэг өгүүлбэрээр яг юг ойлгосон бэ гэж хэлвэл энэ физик бие, бидний энэ сав, биологийн өгөгдөл энэ бүх зүйл дотор чинь хамаг тэр дата мэдээллүүд хуримтлагдсан байд юм байна. Тэгэд энийгээ гоё суллах аргад бол суралцах нь маш чухал юм байна гэдгийг бол миний зүгээс ойлгож авлаа. Тэгээд сонсогчдод маань бас юг ойлгосноо бичээд үлдээгээрэй. Тэгээд ярилцахад үнэхээр юм таатай байлаа. Баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр ийм сайхан асуултууд асуугаад цаг заваа зориулж байгаа энэ соматик эдгэрлийг үнэхээр олон хүнд хүргэе гэж хичээж байгаа Солонготой нэрнгэсээ чин сэтгэлээсээ баярлалаа. Мэдээж энэ одоо ингээ чиний ажил ээж болно те. Гэхдээ цаанаас чинь нэг тийм чин сэтгэл бүр нэг ийм гүн тийм зориулалт мэдрэгдэж байна. Баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. Баярлалаа гэд уйлчихгүй юу? За энэ түрээд жинхнээсээ өндөрлөлийн манайхаа маш олон зүйлийг ойлгож авсан байх гэдэгт итгэлтэй байна. Тэгээд хамт байсан та нартай маш их баярлалаа. Тэгэд нэрээ description хэсэгт бас манайхаа яг энэ түрүүний дурдсан гоё хөтөлбөрүүд, сургалтууд, үнэгүй бас энэ сургалт хөтөлбөрүүдийнхээ линкүүдийг бас тавьсан байгаа шүү. Тэгэхээр та хэд маань description хэсгээ сайхан уншаад бид хэдтэй гоё нэг дээрээ аюулгүй орчин хүлээж байгаа шүү гэж хэлээд подкастаа өндөрлөе. Баяртай. Баярлалаа.